Өглөө босоо цөөвн дээр нь сүтээ цайшааж идэх гэсэн чи харин цөөвн дууссан байт юм да. Арайчтай гэж бодоод цөв олж идэхэр гэрээсээ гараад явлаа. Орцны өвдөр дөнгөж гарсан чи манай крүвийн алтаа кам харин гадаа хөлдөд өгсөн байж идэв. Очоод харсан чи алтааг нэмгэн хувцастай гадаа гараад хөлдөж өгсөн бололтой байт юм да. Биш дотроо манай хам хөлдөж өгсөн чи бас гоё харагдаж байна шүү. За энэ хаврагч ойлгохгүй юм байна. Айгүй бол гинэт цасаар шуураад эхлэх биз гэж бодоод гэртээ буцаад орлоо. Гэртээ орж ирээд бүр өсөөд болдоггүй шүү. Тэгээд яйдаа гэж бодоод Facebook дээр гэрт ирээд хоол хийгээд өгөх байна уу гэд пост бичсэн чинь нэг охин харин комент бичтiin. Удалгүй нөгөө охин гэрт хүрээд ирлээ. Царайна гэж халуун сайхан цөөвөн харин сэтгэл нь хүрцэн бэлэн гомон байх үедээ гэж бодсон чинь ямар тач хоолоо хийлгэж идэ гэж бодоод гэртээ орлоо. Нөгөө охин гэрт орж ирээд шууд хөргөж онгоолгож хараад "Хүй, танад хэрцэн гурилс өөрөө байхгүй мүү?" гэдгийг. Тэгэхээр нь би "Хөөе охин, би бол рэпер гана. Би өдөр болгон цөөвөн л иддэг" гэж шууд хэллээ. Тэр охинч "За гэд цөөвөн хийгэр боллоо." Цөөнгаа хийгээд байж байхад нь би тэр охиныг шалгая гэж бодоод гаманц дээр симээрхэн байцаа тавилаа. Тэгсэн тэр охин байцааг харж гайхснаа шууд далд хийжтiin. Би ч энэ яг миний заяаны хань мөн байна да гэж бодоод тэр охинд шууд "Хойлоо өрхүү, чамаа хин гэдэг ингээд асуулаа." Тэгсэн тэр охин "Тэгээл та хин бэ? Намайг Нямка гэдэг гэдэм да." Биш тэр охинд "Намайг Рэпер гана гэдэг. За тэр яг хойлоо ингээд хосууд боллоо шүү" гэд хэлээд байж байтал гинэд хаалга тогших чимээ гардیں۔ Манад хин ирдэг билээ гэж бодоод очоод хаалга лайлтал. Хаднаа хам байдیں۔ Хаднаа шууд "Эй бро, танаагаас цөөвөн нэртэй байна шүү дээ. Чи цөөвөн хийж байгаа юм идээл та" гэж асууж байна. Би гинэд хаднаад нэрээ дуун дээр архит арсаар биш аяг кофер охин найрна гэж хэлдгийг санаад айгүй бол манай найз охиныг булаачих байх гэж бодоод тэгэлдээ бороо. Гэхдээ байцаатай цөөвөн шүү гэд худлаа илчлээ. Тэгсэн хаднаа за тэгвэл мэн шаахгүй гэд яваад өгсөн юм да. Ер нь тэгэхэд байцаагүй цөмийг хийдэг охтууд ховорцсон энэ цаг үед амандаа орсон байцаагүй цөмийг юу гэж хэлээрээ төлөх вэ гэж бодсон бодсоор цовингаа өөрчлүүлэн идсэн юм да бид хоёр.